Сайн байцгаана уу? За өнөөдөр бид урлагтай яриа подкаст 2 дахь удаага явуулах гэж байна. Өнөөдөр манай урлагийг хүлээн авсан 2 зочноо би товчхон танилцуулчих. Тэгээд дараа нь манай зочд маань өөрсдөө арай дэлгэрэнгүй сонсогчдод танилцуулна гэж би найдаж байна. Юуны өмнө энэ сайхан бүсгүйгээс эхлэе. Амар жаргал. Гэхдээ ард түмэн бол миний сонссноор Амраа гэдэг нэрээр нь илүү сайн таньдаг юм байна. Танихтаа бол олон бишрэгчтэй, тэгээд олон сонсогчтой, олон дэмжигчтэй ийм сайхан уран бүтээлч бүсгүйг өнөөдөр бид өрөж оролцуулж байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За дараачийн хүнийг бол бүгдээрээ их олон нэрээр нь бас мэдэх байх. Гэхдээ Шаркаар нь илүү олноо танил болсон. Гэхдээ бол манай Монголын бизнесийн ертөнцид өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн дуу хоолойтой ийм зочин маань хүрэлцэн ирлээ. Монголын үндэсний аж үйлдвэр, худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Инх Төвшин өнөөдөр бидний урилгыг хүлээн авч оролцож байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өрсөлдөж баярлаа. За ингээд яриагаа эхлэе. Бүсгүйгээс эхэлчихв. Сонёс би Инх Төвшин дарга их үү? Инх Төвшин. За тэгэхгүй бол зарим усуд гомдоод байдаг байхгүй юу? Дарга байж хат нь дарга биш юм шиг ингээд. За ашиггүй дээ. За тэгээд Амра чи өөрийгөө танилцуулж та. За тэгээ намайг тийм бүтэн нэр Амар жаргал. Тэгээд уран бүтээлчийн нэр Амраа. За Instagram-ын бас Амраашк гэдгээр бас хүмүүс мэддэг. Тэгээд миний уг мэрэгжил болохоор санхүүч мэрэгжилтэй. Тэгээд санхүүгийнхаа салбарт, банк санхүүгийн салбарт бас ажиллаж байсан, аудитэд ажиллаж байсан. Ер нь бол мэрэгчлэр хэсэг ажиллаж байгаад магистра хийгээд тэгээд Монголд ирчээд генет карьерээ эргэлт хийгээд дуртай юм руу орсон гэх юм уу. Гэтэ ер нь одоо бодоход бол нөгөө санхүүгийн мэрэгчлээ сонгохоос өмнө ч л дуулах дуртай хөлтөөсөн. Тэгээд жоохон итгэдэггүй гэх юм уу. Одоо дуугаараа нэг олон танигдна хөрн идэхтэй жоохон итгэдэггүй тийм ичим хийх юм уу. Тиймэрхүү хөлтөөсөн. Тэгээд нөгөө нэг багаар хоббирч гаргасан доонууд маань гинт зарим нь хийт болоод тэр нь агиох урам өгөөд одоо бол яг 20 оноос 21 оны талаас хойш бол яг уран бүтээлч 100% яг уран бүтээлчрээ ажиллаж амьдралаа залгуулж явж байгаа хүн байна. За Инх Төвшин. За миний хувьд яг Инх Төвшин тэгээд хувийн хвшил бизнесийн салбарт одоо ажиллаж чад сүүл өнгөрсөн оны сүүлээс одоо бас олон нийтийн төлөө энэ бизнесийн орчныг бас яаж сайжруулах хөв тэр нь жоохон санаа зовж ирсэн учраас энэ хуультай нэг байгууллагыг энэ танхимыг бас ашиглаад юм хийж чадах нь уугүй юу гэж бас өөрийгөө сорьё гэж бодоод энэ олон нийтийн байгууллагад одоо цагаа зарж байгаа юм байгаа. Тэгэхээр манай уран бүтээлчдэд нэг зовлонтой юм байдаг шүү дээ. Бизнесийн хувьд ч гэсэн байгууллагууд одоо ивентдэг үзүүлэлт гэж бодъё. Спонсорлыг гэдэг. Тэгэнгүүт нь шүү дээ ямар нэгэн татварын хөнгөлөлт ч гэдэг юм уу. Тэднийг одоо энэ дээр их сайхан үйлс хэлжлээ гэж ер нь дэмжиж байгаа юм бол байхгүй шүү дээ өнөөдрийн хүртэл. Бусад орнуудад одоо арай өөр тийм практик үйл ажиллагаа байдгийг бол бид нар бүгдээрээ ерөнхийдөө гадарлана. Тинчээ бол шүү дээ хүмүүнлэгийн үйлсд урлаг соёлд бол дэмжлэг үзүүлсэн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээс татварын байгууллагаас даасан ч гэсэн төрөөс нь ч гэсэн хөнгөлт үзүүлдэг юм байна. Тэрэн дээр өөрөө юу гэж хэлэх вэ? Энэ урлагийн салбарыг өөрөө бизнесжүүлэх хэрэгтэй байгаа. Одоо болохоор ер нь одоо жишээлбэл сая нөгөө өөжгийн нөгөө номин тастайхан дууга дуулуулахгүй гэдэг асуудал ирсэн шүү дээ. Тэр бол яг бас энэ салбарын эдийн засгийн бас нэг юм гол асуудлыг хөндсөн одоо үйл явдал болсон юм санагдаж байгаа. Яг татварын бодлого гэхээс илүү эхлээд энэ салбар нь өөрөө ингээд эдийн засгийн хувьд илүү зөв болохгүй бол одоо энэ айгүй олон энэ за жишээлбэл дуу гэж бодоход энийг бүтээж байгаа оролцогч талууд нь олон байхгүй. Дуулж байгаанаас гадна үгийг бичиж гин, аяыг бичиж гин, тэр хөгжмийг найруулж гин, одоо тэгэл бичиж гин, тэр студиуд тэгэл айгүй олон оролцогч талууд байгаа. Тэрийг жишээлбэл яг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд нэгдүгээрт одоо яг тэр нөгөө нэг цохогч ирэх гэж асуудал байна шүү дээ. Тэрийг бол жоохон замбраатай болгох хэрэгтэй юм шиг. Тэрийг хүнддэг, ойлгодог, тэгээ замбраатай ингээд энийг бол яг
хууль дүрмээр ч юм уу ер нь шахажил явдаг юм шиг үлээ л бас тосуудыг харахаар одоо жишээлбэл яг зохиогчийн эрхтэй холбоотой асуудлуудыг нь хуулиар шахдаг. Одоо жишээлбэл зарим уран бүтээлчдийн хувьд бол ингээд масар олон жил цаг урлагт зарцуулсан мөртлөө нэг л дуун хийд болдог. Тэр дуун одоо тэр хүн амьдралаа зориулсан. Гэтэ тэр дуун бос үлдсэн амьдралыг нь одоо ингээд дижээгээд явах хэмжээний ийм болцоо боломжуудыг бий болгодог. Тэгэхээр яг энийг эдийн засгийн энэ боломжуудыг нэг ийм үнэтэй болохгүй болохгүй юм санагдаж байна. Нөгөө талаас энийг яг зүгээр одоо нөгөө нэг караоке кичнжлэл дуртай хүмүүс ингээд өөр улсад болохоор караокенууд нь тэр нөгөө зохиогчдын эрх дуутай холбоотой юмнуудад төлбөрийн төлдөг. Одоо бидний жишээ зүгээр бус платформудаар харахад бүгд бид нар мөнгө төлж байгаа байхгүй. Жишээлбэл одоо ингээд амрагийн дууг бид нар би Spotify ч юм iTunes-ээр сонсъё гэвэл би амрагийн дуу сонсож байгаагаа төлөө subscription байдлаар ч юм уу эсвэл яг индивидуал нэг нэгээр нь аваад ч юм ингээд мөнгө төлж. Яг Монголд болохоор одоо жишээлбэл өдөө гарахад энэ CD ингээд бичсэн ингээд жишээлбэл ямар ч үн цэнэгүй ингээд зардаг. Эсвэл радионууд нь, караокенууд нь одоо нөгөө нэг дагаж дуулж байгаа ч юм уу. Ер нь бол ингээд тэр бүтээл гэж тэрийг одоо үнэгүй одоо энэ ус шиг агаар шиг юм шиг үнэгүй байх хэрэгтэй гэдэг бас ойлголтууд байгаа юм шиг. Тэгээ нөгөө талаасаа бас одоо нөгөө зах зээл нөр жижиггүй учраас сонсогч нар фэнүүд бас ер нь нэг жоохон хуруугаа илүү бас хөдлөх хэрэгтэй юм шиг санагддیں۔ Одоо жишээлбэл зүгээр л ингээд үнэгүй сонсоод байдаг YouTube-ийг жишээлбэл тэрийг жишээлбэл subscribe хийгээд ч юм уу эсвэл яг ингээд нөгөө лайк дараад ч гэдэг юм уу тийм engagement өндөртэй бол тэр чинь буцаад monetize одоо мөнгө болох боломжууд нөгөө талд нь гардаг учраас тэрийн жишээлбэл ингээд ашиглах одоо боломжууд нь одоо тэрийг мэддгүй юм уу эсвэл юу гэдэг. Тэгэхээр аль талдаа байгаа л тий. Тэр чинь өөрөө их тийм том сэдв хөндлөө л дөө. Ягаад гэвэл эцсийн эцэст тэр зохиогчийн эрх гэдэг чинь бол зайлшгүй яригдах ёстой зүйл. Тэрийг бол шүү дээ. Гэхдээ зохиогч дотроо хин одоо хэдэн хувийг авдгийг яадгийн ямар дараалтай ямар ирэмбээр явах юм гэдгээ өөрчлөө шүү дээ. Юм тодорхой болсон байх ёстой тий. Тэгэхээр бид нар тийшээ явж явах шиг байна. Үнэндээ тийм үү? Ер нь явж байгаа шүү. Тэгээ одоо тэрүүний их төвчаахын хэлсэн нөгөө караокены асуудлыг ч гэсэн одоо нөгөө Монгол жишээ нь M-Music гэдэг нөгөө аппликейшн байдаг байхгүй. Тэгээ нөгөө олон уран бүтээлчдийг бидний нэгтгэж гисэн байгаа. Тэгээрээс нөгөө бидний эрх ашигын төлөө одоо нөгөө караоке жишээ нь энэ алтан хавчар гэлдэ өгцөн одоо хамт толнууд л айгүйх толдсон шүү дээ. Би хуучин банкнд ахтал зоолттой айл нэг нь бол алтан хавчараар гэл ингээл явдаг. Тэгэхэд ууг нь нэг тодорхой хэмжээний одоо 800-ны хэдэн төгрөг мөнгө ч юм уу тэгээд одоо хамтлагийнх нь юу орж байгаа үгний ястай байхгүй гадны үгээр. Тэгэхээр тэр асуудлыг бас уран бүтээлчид ч орчин үеийн одоо хүмүүс бас ингээл системжүүлэлт гэл явж байгаа. Ер нь бол тийм аппликейшнуд бас үүсчээд яваад байгаа. Гэхдээ яг хэр удаан цаг хугацаа зарцуулна бас хянахад аяг хэцүү л. Тэр нь өөрөө буцаад нөгөө давуу тал нь гэхээр жижигхэн зах зээлүүдээр ингээд нөгөө эдийн засгийн хувьд боломж нь хязгаарлагдсан ч хэсэг дуулж чад болчихж байгаа байхгүй. Тэгэл яг ингээд хоббигоор явж чад тэгэл ажил амьдрал нь туллаад за эхнэр хөвглээд иж нэ тэрэ за би ер нь ажил болж энэ ер нь урлагийн карьер явахгүй нэгэд ч юм уу бас ер нь бас хүн жижигхэн зах зээл дээр учраас тэр мөнгөтэй жишээ боломжуудыг нээгээд өгчвөл уран бүтээлч илүү бүтээлийн энэ хэмжээгээр одоо жишээ бид рүү хэлсэн нөгөө нэг хүмүүсийн ингээд дурсамж гэдэг чинь бас аюу гоё энэ түүх цаг үе болгоны дурсамжийг яг энэ уран бүтээлүүд ингээд хадаж өгч байгаа байхгүй. Дуртай дууга асар олон сонсно. Нийгмийн давталтай үйлдэлүүд чинь тэр цаг хугацааг ингээд хадаж меморинд нь дурсамжинд нь үлдээж өгд. Тэнгууд чинь тэр чинь ингээд одоо жишээлбэл буцаад ингээд нийгмийн сайн сайхан гэдэг юм уу та тэр сэтгэл зүй гэдэг тал дээр бол бас одоо давуу талууд бас зөндөө байхгүй. Одоо байнга хов хэрүүл босон бүтээгүй эдсэн уусын юм сонсчихын оронд гоё дуу сэтгэлийн хөдөлгөөн буцаад ингээд явдаг. Тэр боломжуудыг илүү бий болох боломж нь тэр саяын зохиогчийн хэрэгтэй болсон. Би болоод жишээл амрагийн юу таалагддаг ч юм уу ингээд уран бүтээлчдийгээд Монгол ялангуяа залуу гарчиж байгаа юу дэмжихийн тулд жишээл зөвхөн нөгөө subscription сонсоос гадна яг юугийн зөрүүд альбомыг худалдаж авдаг байхгүй. Тэгэхээр тэр чинь жишээл арай илүү тэр хүнд одоо орж байгаа мөнгө нь одоо илүү ногдно орно тэр дэмжлэг гэдэг юм одоо тэгж бодож бас. Good. Сайн байна. Тэгвэл одоо бас ингээд төвшингийн жишгээр ингэж хөгжимд хандлагатай улсуудын тоо
бидний энэ ярианы дараа бас улам нэмэгдээсэй гэж би хүсэж байна тий. Зах зээл гэж ярьлаа. Жижигхэн зах зээл. За яах вэ? Эхлээд өөрийнхөө зах зээлийг бид нар голохгүй. Манай зах зээл бол шүү дээ хумигдмал ч гэсэн чинь 3 сая хүний чих гэдэг чинь 6 сая чих бол шүү дээ. Нэлээд олон юм сонсон тий. Гэхдээ бидний одоо манай ялангуяа залуу уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл бол зөвхөн энэ зах зээлээр хязгаарлагдахгүй. Цаашаа тэлж гараад өөр зах зээл дээр очих, тэнд хүлээн зөвшөөрөгдөх. Тэндээс одоо шан харамжаа авах. Дээр нь бол шүү дээ ингээд зөвхөн хувь уран бүтээлч биш, ер нь бас өөрийнхөө улс орныхоо нэрийг хүртэл өстэй гаргая гэсэн ийм бодол манай их олон залуучуудад байгаа байх гэдэг би огтхон чиглэлцэхгүй. Энэ талаар амраа юу гэж хэлэх вэ? Тийм. Одоо мэдээж ямар ч уран бүтээлч Монгол уран бүтээлчлэг нэг Монголоос эхэлж байгаа болохоор зах зээлийн мэдээж голж болохгүй. Дээрээс нь нөгөө монголчууд айгүй дуун дуртай арт түмэн нэг дундаа үнэхэр дуртай бол ахин дахин сонсдог гэх юм уу. Тэгж давталттай сонсдог хүмүүс айгүйх байдаг. Тэгэхээр тэр бол бас их давуу талтай жижигхэн улс мөртлөө тэгж сонсдгоо ч бас юм арт түмэн байгаа. Тэгэхэд бол бүх юм нөгөө монголчууд ч одоо ёстой гониг баяр баясгал бүх юм ингэж дуугаар илэрхийлдэг одоо дээр үесээ тийм уламжлалтай мэдээж тэрнээс өөрийг одоо жишээ нь танаа хамтлагч гэсэн одоо ингээ хувь нэмрээ оруулжсэн болохоор одооний нэг уран бүтээлчдэг ингэж гой хөндлөж хүлээж авдаг нь бол айгүй гоё. Дээрээс нь асар их одоо нөгөө залуу иргэдэн айгүй дийлэх хувийн залуу хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө яг энэ шинэ дижитал платформ одоо энэ түрүүний яригдсан Spotify, Apple Music бүгдийг татчихсан ингээд сонсоо дахин сонсох ийм боломж нь бүрдчихсэн байдаг. Цаашдын зорилгын хувьд гэх юм бол мэдээж одоо миний хувьд гэх юм бол өнгөрсөн 2 жил South by Southwest гэх нэг Техас мужид болдог фестивальд бас орсон байгаа. Монголоо төлөөлөөд. Тийм 2 жил дараалал явсан. Тэгээд яг өмнө нь болохоор манай хамтлагууд орж исэн, Magnolia гэдэг артист орж исэн, Colors, Lemons хамтлагууд орж исэн юм бэл. Тэгээд яг соло одоо эмэгтэй артистаа төлөөлөд гэх юм бол анх удаагаас явж исэн. Тэгэхэд бол ингээд үнэхээр тарихт хэлж одоо нөгөө юм үзэжнүүд тайлна гэдэг шиг одоо тэнд бол өстой орон орны уран бүтээлч дээрээд за өөрийгөө хаана явж байгаа болон цаашдаа одоо яаж хөгжүүлэх үү, яавал бас тэг глобалын зах зээлд хүрэх вэ гэдэг талаар ингээд яалцгүй бодогдож эхэлдэм билээ. Тэгээ одоо бол би бас тэр чиглэл рүүгээ ингээд гадны баг үсгээд ер нь л өөрөө явж байгаа гэх юм уу. Тийм тэгэхээр уран бүтээлээд одоо тийм ганц гоё юм дижитал платформ тийм өмнө зөвхөн телевизээр ч юм уу дамжиж гардаг ч юм уу одоо нөгөө тийм байха болоод YouTube ингээ олон сувгтай болчингууд ер нь бол хинч баг өрөөнөөс ингээ хийтдөө дэлхийн хийт хийх боломжтой болсон гэх юм уу. Тэгээд бас одоо нэг дууны чанар бас янз янз болсон. Одоо зарим бүр бас жоохон эмзэглүүштэй юм одоо нэг TikTok гэх платформ гараад ирсэн. Айгүй ингэж богинохон дууг тасддаг. Дууг ингээд нөгөө баг нэг chipmunk шиг юм шиг эффект өгөөд ингээд нэг бүжгийн химнэлд оруулаад ингээд оруулчихдаг. Гэхдээ яг дэлхийд дахинд бол тэрнээсээ нөө тус уран бүтээл чинь мөнгө хүртдэг. Тэгэхээр тэр нь бол одоо нөгөө ингээд жоохон одоо юу гэдэг ингээд тренд тагсан тийм одоо айнууд, дуунууд, өгнүүд илүү одоо ингээд модонд ордог, хит болдог болгочихсон гэх юм уу. Тэгэхээр үзэгчдийг бас муу зан сургаж байна. Тийм тэр нь одоо нөгөө анхаарлын төвийг айгүй богинохон болгочих. Нэг хүн 15 секундэд маш сонирхолтой ингэж одоо ингэж анхаарлын татсан юм болохгүй бол ингээд одоо нөхдөд бол ингээл скролдол өнгөрчдөг болсон. Тэгэхээр тэр нэг талын бас нөгөө айгүй илүү дотгошоогоо хөгжимсөөртэй айгүй тийм хүмүүстэй бас жоохон хүндрэл учруулж байгаа бах. Тэгтээ бол одоо баг хүүхд нэг жоох хөгжсөн хоолойгоо бичээд хүүхдийн дуу ихэд тэр нь хитэн тэрбум хандлт авч болохоор нэг тийм одоо боломж үүссэн гэх юм уу технологи дагаад тийм янз янз аппликейшнуд үүссэн. Тэгэхээр тэр одоо технологийн юутай бас өрсөлдөөдлөх юм одоо өрсөлдөх нь явах одоо дагаад тэрийг ашиглаад бас юм глобал хит дуутай ч юм уу ер нь одоо яг өөрийнхөө хэмжээнд бас дэлхийд дахинд хүрээ гэсэн бол зорилт бол байгаа. Тэгээд эхнээсээ бас юм эн тэндээс комментууд бол ирдэг. Одоо айгүй сонь улсаас нөгөө Spotify чинь ингээ статистик харуулдаг байхгүй. Энэ улсаас тэдэн мянган хүн сонссон байна. Тэдэн мянган сонсолт авсан байна гингөт хаяа бүр ингээл Эквадор, Чил ч гэдэг юм уу те. Ингээ бүр айгүй сонь баг New Papua Guinea минь ч гэдэг юм. Би ингээл хараад за энд бол нэг монгол хүн ч байна ч гэж байхгүй л одоо жижигхэн арал энэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр ингээд
ерөөсөө ингэж өөрөх уран бүтээлийг хинч ер нь голж ч юм уу Монголдоо л би хийж гин гэж ойлгох хэрэггүй юм байл л те. Тэр цэсмээ одоо ингэж нөгөө англи хэл дээр бас давхар ороод ирэхээр гадны сонсогчдын бүрэн ойлгоод сонсох боломжтой болчихж байгаа учраас энэ олон улсын одоо тэмцээн уралдаан фестивальд ингээ оролцоход манай одоо өөрийн чинь уран бүтээлийг яаж хүлээж авч байна? Эхний жил бол орохдоо би бүр айгүй их сандарсан. Одоо гадны хүмүүсийн урд дуулна гэл нөгөө хүн чинь тархиа айгүй ядраачт юм л нэг урьдаа л тийм ингэх болоо тех болоо гэсэн ялгаагүй л нэг хөгжим мэдэрдэг хүмүүс цуглчихсан. Тэгээ нөгөө айгүй олон тэр фестивалд болохоор одоо ингээл жижигхэн паб ланж бүх юмыг ингээ вений болгочтой юм билээ л дээ дуулах. Тэгэнгүүт нэгт миний бодсон шиг бүр тийм амар том тайз байгаагүй. Тэнгүүт газраа харчингоотой арай жоохон сэтгэл уужраад за энд нэг барагцаагаар тэдэн хүн орж ирэх юм байна. Тэгэхээр тэд нартэй зориулаад ингээ дуугаа толтол нь гоё дуулчих юм байна гэл. Тэгээд бас тэнд манай Остон хотод байдаг монголчууд аягүй гоё дэмжиж ирсэн. 30-д одоо хэд болсон мэдгүй тухайд нэг 30-д орчим хүмүүс ажиллаж амьдардаг гээд боломжтой 10-20 хүмүүс анх ирж исэн. Тэгээд тэд нар маань бас айгүй гоё нэг дэмжлэг өгч юм хитэн дээр ингээд арилал бүжиглээл бүх дууг ингээ гоё дагаж дуулал тэгэнгүүт бас тэр дунд одоо жишээ нэг юм 75 6-т барий имээ зогсож ирсэн аахгүй. Тэгээд миний сэтгэлд айгүй үлдсэн нь. Тэгээд дуулаад дуусаад би ч тэгэл нөгөө ингээл нэг мэдхэд л дуулаад дууссан. Тэгэл айгүй ер нь жоохон юм нөгөө тайзны жоохон сандралтай юм шиг. Тэрнээсээ болоод багасаа би жоохон ингээд төгшөд идэг болохоор жоохон дуулахаа жоохон хойшлуулад идэг гэсэн юм. Одоо бол тэрнтэйгээ нэлээд тэмцээд одоо ялсан байх гэж бодож байна. Тэгээд тэгснээр тэр нэг гадаадд дахиад янгот дахиад тэр нэг төгшөлт нь эхэлчихэж байгаа. Гадны үзэгчд гэл ингээл тархиа жоохон ингээл айлгал. Тэгсэн чи тэр имэйл ихтэй чи миний одоо Монголоос сонсдог 2 дахь артист бодлоо шүү гэдгсэн. Өө тийм үү за эхнийх нь ямар хамтлаг гэсэн. Би Lemons-гийн хамтлагийн эрэхтэн ингээд би ирж сонссон гэ яг Остонд одоо өссөн тийм одоо жинхэнэ өмнөдийн одоо Америк тийм хүн байсан. Тэгээд чи үнэхээр гоё дуулж байна. Баяр хүргэе. Маш гоё мэдрэмжтэй хүн байна гэд хэлж яхад нь бол маш гоё таалагдаад. Ер нь айгүй гоё хүлээж авсан. 2 дахь жилдээ бол бүр нөгөө би чинь сандрал энтриг гээгээд одоо бүр нөгөө багцаатай болцоо нэг иймэрхүү газар дуулна. Одоо илүү бүр уран бүтээл илүү гоё үзүүлнэ гэл одоо юу гэдэг хоолоо молоо өмнө чирж исэн бол тэрийга бүр анхаарал илүү гоё үзүүлээд тэгэхэд бол одоо бүр Солонгосоос бас ирсэн айгүй их олон уран бүтээлчтэй дээр үзэл. Ер нь бол их гоё хүлээж авсан. Тэндээс бас эхний жил нь Япон уран бүтээлч найзтай болоод би нөө магистра Японд хийжсэн. Гэтэ яг олон улсын сургуульд байсан болохоор англиар их сурч ирсэн л да. Япон хэл бол нэг survival Japanese-тэй. Тэгэнгүүт манай тэр Японез анх л би хараад бит хоёр нэг тайзан дээр таарсан бэлтгэлийг хараад ямар мундаг юм перформ хийдэг охин бэ гэж бодож ирсэн. Бит хоёр найзууд болоод дараа нь би 22 оны 6 сарын 29-нд өөрийнхөө анхны битаас нь тоглолтыг хийсэн. Гэхдээ болохоор тэр найзгаа зочин артистээр урьж авчирч ирсэн. Тэгээд тэр бол бас айгүй тухайн үед юм шинэлэг юм уу? Яг ковидын дараахан ингээд нөгөө гаднаас бас юм эмхтэй 2 артист ингээд нийлээд гаднаас дуран бүтээлч ураад тийм санаа гаргаад. Тэгэд сая би болохоор 23 оны 9 сард тэр найзынхаа 10 жилийн ойн тоглолтод Осака хотод очиж бас дуулж өгсөн байгаа. Тэгээ бит хоёр тэндээ клип хийсэн удахгүй бас тэр дууга хордхон цацагтаасаа гэл хүлээгээл фестивалууд бас их зүгээр юм шиг зүгээр одоо хөндлөнгөөс харахад санагдаж яг үг нөгөө яг энэ дуу хөгжим сонирхдаг энэ креатив салбарын хүмүүс бол байнга шинэ юм ажидаг. Тэгэхээр одоо тэр олон нойсон дундаас олон одоо юм дундаас юм одоо өөрөө очиж ингэж юу байхгүй бол бас яг хайж болоод сонсно гэхэр хэцүү. Тэгэхээр Монголын хувьд бол бас нэг юм өөр өнгөйстэй тэр нөгөө энэ одоо нийт одоо дэлхийн урлагийн санд гэх юм одоо оруулах хувь нэмэргүй бидэд тийм нөгөө одоо уламжийн соёлтой холбоотой юмнууд өгдлөө зөндөө шүү дээ. Жанцны ургуу нэг юм урлагийн үеийг 3 ангилдаг. Нэг нь бол байгалийн иргэшэл байх үед одоо жишээлбэл энэ урлагтай харьцаж исэн харилцаа. Дараа нь байгалыг ингээд байгальтай ингээд зөгцөж амьдрах үеийн одоо дуу хөгжим тэгээд сүүлд бол байгалыг одоо иргэшээ гэж байгаа гэдэг ийм гэж ангилжсэн. Тэгээ манай хувьд болохоор яг тэр байгальтай зөгцөж зохирч одоо байсан үеийн одоо
одоо дуу хөгжмөд бол жишээлбэл аж амьдралтай холбоотой, ер нь байгальтай холбоотой, одоо жишээл уртын дуунаас холбоотой, ардын урлагтай холбоотой юмуд нь одоо жишээл хүү амтлаг гэдэргээл тэр нөгөө өөр онцлог нь байгаа учраас тэр яг иймэрхүү фестивалуудаар дамжуулж тэр нэг байгаа өөр биднэрт байгаа өөр онцлог юмнуудаа өгөх ингэж таниулах боломжууд бас илүү нэгддэг юм шиг санагдсан. 20 хэдэн жилийн өмнө 2000 оны ихээр энэ 25-ын алтаа бит хоёр өргөжтэй айл гэж анх нэвтрүүлгийг эхлүүлсэн байхгүй. Тэгээ бит хоёрын зорилго юу байсан бэ гэхээр тэр үеч залуу байж шүү дээ. Яаж их бага мөнгөөр залуучууд дэлхийг тойрж болох вэ гэдгийг л харуулах гэж оролцсон байхгүй. Яг тэгэхээр тэр утгаараа манай залуучууд бол шүү дээ бас тэгж явах ёстой байхгүй. Дэлхийг тойрч чи одоо мэдэн шүү дээ өөрөө. Яаж ямар бажет төсвөл дэлхийг тойрч болохыг гэдэг. Тэгэхээр залуу мөртөч ч гэсэн тэрийг ерөөсөө юу яагаад байх юм бэ? Одооны нэг миний нэг ажигдагснаар бол шүү дээ жоохон олноо танигдаад ирэхээр бас сонин үзэгдүүд харагдаад байгаа. Бид нар ч залуу байхдаа их амархан олны танил болсон. Тэгэл юу гэж олны танил болоо л биз. Чи маргааш нь тэгээ хүүхдээ хоёр хүүхдээ барьчихал автобусаар цэцэрлэгт нүргээл өгөн тэгээд чамайг бол усуу танин тэгэл совоод. Тийм учраас тэр бол танигдах гэдэг бол нэг танилуулах гэдэг нэг өөр. Олны одоо хүндэтгэлийг хүлээх зөвшөөрөгдөх гэдэг бол бүр шал өөр ойлголт байхгүй. Тийм учраас тэрийг ялга салгадаг байх хэрэгтэй гэж би дотроо бодож байна. Гэтэл нэг актер юм гараад ирлээ. Энэ artificial intelligence гэдэг. Тийм. Тэр талаар та юу гэж бодож байна? Хиймэл оюухан. Одоо л бүхэл юм хийж штэ. Хиймэл оюун ухааны зохиосон хөгжим сонсноо та нар. Ер нь одоо шинэ артистууд нэлээд одоо бүтнээр нь биш ч гэсэн үгэн дээрээ ч юм уу аяныхаа санааг тэгж гаргадаг болчиход л байгаа юм байна. За. Яг гадны темптэй, иймэрхүү юутай одоо гэд өгчүүл баг юу зохиод бичдэг болсон. Нэг бодлын аймаар гэх юм уу тий. Одоо тэр бол хүний яг мэдээж уран бүтээлч хүнээс гарах хамгийн чухал юм чинь нөгөө юм сүнслэг байдал гэх юм уу тий. Яг хүний бодит мэдрэмж гэх зүйл мэдээж хиймэл оюуханд байхгүй ш. Тэгэхээр хиймэл оюухан хит хөгцснөр бол асар олон ч хүн ажилгүй болж байгаа бах. Тэгэл нөгөө асар олон тэр өөрийгөө илэрхийлэгдсэн бас уран бүтээлчдэд бол яг урлагийн хувьд бол жоохон бас сөргөөр нөлөөлөх юм шиг санагддаг. Гэтэ одоо л энийг барьж хорих угаасаа боломжгүй болсон болохоор яаж дасан зохицож зөв одоо хандлагаар ашиглах вэ гэдэг асуудал үүсэж байгаа хэрэг гэж байна. Чи их зөв ярьж байна. Миний ойлгочоор бол үндсэндээ энэ чинь бол том эрсдэл ахгүй юу? Яг тэгвэл нөгөө анхны компьютерууд гараад ирсний дараа бол ямар их мастер шатар тоглоод байж хожигдоод байсан шүү дээ. Гарч ирээд ерөөсөө дийлэхгүй байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ яг одоо урлаг дээр хүртэл шүү дээ тэгчих нэг тийм аюул бол байгаа. Гэхдээ ямар ч байсан тэр одоо сүнс нь бол шүү дээ тэдэрт байхгүй юм чинь. Бид нарыг бол шүү дээ тэгж татчих чадах уугүй гэдэг дээр би бас адилхан эргэлзэж байгаа юм. Тархины одоо хүсэл хөгжлөөс харуул одоо химэл оюун ухаан бол яг сүүлд үүссэн тархины одоо хэсгийг хийж чадах юм хийж чадхаас биш. Одоо энэ сэтгэл хөдлөлтөй эмоцтой холбоотой хэсгийг бол тэрийг бол одоо жишээлбэл юу ятлаа бол би бол амжихгүй л гэж боддог. Бас цаг хугацаа орхолох. Тэгээд тэр чинь өөрөө яг мэдээж юу яана айгүй олон хүчин зүйл байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг хиймэл дүр гаргаад одоо жишээл хиймэл дуучин гаргаад тэгээд цаана бас юм л одоо оюун ухаанаар дахиад дуу хийгээд ингээд ийм артист гаргаад ирж бол гэхдээ яг ер нь бол одоо урлагч гэдэг юм уу ер нь нэг юм бол яг л ийм нэг төвшөнд ижлэхэн байж би ч амраатай ч юм уу гамбалдахтай ингээд цуг ингээд байж ийн гэдэг нь бид нар донд ч юм ингээд нөгөө эн чин зовлонтой жаргалтай адилхан хүн гэдэг утгаараа энэ ингээд цуг байж тэр одоо нийлж нэгдэж байгаа тэр юм чинь бас айгүй мэддэхгүй болохоос биш үн цэнтэй. Тэр үн цэнийг одоо шилбэл бидний анзаардгүй юмыг одоо шил хиймэл оюун ухаан ч юм уу эдгээр гаргаж ирж магадгүй юмсэг. Тэрнээс зүгээр ингээд хинч эзэж харагддаггүй артистууд зүгээр л хиймэл одоо тийм бол болохоор болцсон. Гэтэ бид
нар бол одоо жишээл амраагаас очиж гарын үсгийн авмаар байна шүү. Тэгээд зураг авах болно одоо ингээл зөндөө бол юм байна шүү дээ. Тэгээ энэ хүний чинь бас ингээд зөвхөн юу гэдэг утгаар нь биш, уран бүтээлч гэдэг утгаар нь биш, хүн гэдэг утгаар нь энэ хоёр чинь нийлж иж илүү зохицолдог болохоор тэр би бол яг тэрийг бол амжих болох гэж. Тэрийг орлож олж чадахгүй бах. Тэг характер гэдэг юм бас тэр хиймэл аюун ухаанд л тутгал. Гэтэ нэг түрүүний ярьсан тийм нэг TikTok шиг платформ дээр бол магадгүй нэг тийм тренд тахсан айнуудаараа одоо хийдүүд хийгээд илүү их нөгөө одоо тэр нэг хөгжмийн одоо бас яг бизнес хийдэг компаниуд лас их орлого олох бол боломжтой л болох байх. Тэгтээ бол хүмүүс чинь одоо сонсогч чинь бас нөгөө тэнэг биш шүү дээ гэдэг шиг тэр хүмүүс чинь бас нөгөө яг өөрсгөө энэ хүн яг над шиг хүн мөн үү гэдэг бас юмыг тэр нөгөө уран бүтээлчээс энэ хүн бас зовлон туулсан юм уу те зовлон дуулснаа дуулж гин үү жаргаснаа дуулж гин үү одоо нөгөө хүнд хаягдсанаа дуулж гин үү те тэгэхээр яг энэ хүн чи яг л ийм хүн юм уу гэдгийг тийм асуултын тэмдэгтэй явж байгаа сонсогчтой үед бол тийм уран бүтээлчтэй бол хизээч бол химэл аюухан орд чадахгүй байх гэж найдаж байна. Зохиолч нар чинь ингэдэг юм билээ шүү дээ. Одоо сайн зохиолч нар чинь ингэдэг юм уу? Уншиж байгаа хүнийг эхлээд хажуудаас олгодог. Одоо тэр нь өөрөө тэр нөгөө арга хэрэгслүүдээ ашиглаж тэр нэг юм цуг ижил төвшөнд авчирж ийж тэр өөрийнхөө сторигоо ярьдаг. Тэгэхгүй бол одоо шилбэл шал өөр төвшний ингээд шууд ингээд төвшний хүн яриад ирэхээр тэр бол ерөөсөө наалдчих өгөхгүй. Одоо шилбэл нөгөө юм албан тушаалын зөрүүтэй хүн ч гэсэн ингээ хоорондоо ярихаар тийм шал өөр харьцаа бий болдог шиг. Одоо ер нь бол тэгэхээр яг тийм сая хэлдэг юм яг адилхан хүн үү гэдэг шиг тэр хажууд нь суулгаад тэр зохиол сторигоо ярьдагтай адилхан дуучинсан бас стори шүү дээ. За тэгвэл биднэрт одоохондоо бол тэр аюул бүр ингээд тийм ойрхон биш юм байгаа маа гэж төрч гисэн тайвширээд байна. Хүний оюун ухаан юм шиг санагдсан. Энэ фейк гэдэг имийг айгүй сайн ер нь яг хэмэл оюун ухаанаас илүү худлаа юм гэдэг айгүй сайн хүн ялгаж чаддаг. Одоо жишээл хиймэл хүн дүр эсгэж байгаа хүнийг бол ер нь зүгээр нэг хэдэн үйлдэл ч юм уу ярианаас нь ингээл хүн мэдчихдэг. Тэгэхээр тэр мэдрэмж хүнд бас бүр өөртөө мэдэхгүй боловч айгүй нарийн байдаг юм шиг. Одоо жишээл одоо зүгээр яг компьютерээр харуул царайны одоо жишээл аль хэсэг нь яаж хийж гээд судлаа гараад ирж мод. Гэхдээ naturally одоо нэг шалгарл явсаар байгаад хүн одоо шүү survival skill гэдэг тэр нь ажилласаар байгаад тийм fake гэдэг юмыг бол таних чадвар бол амар өндөр байдаг. Тэрийг илэрхийлэхгүй гэдэг асуудал болоос. Тэр түрүүн label гэж ярьлаа те. Одоо монгол хэлэнд бол өштэй гадны үгүүд бол их чөлөөтэй орж ирдэг болчихлоо шүү дээ те. Тэрэнд бол хүндэтг шалтгаанч байгаа. Утгагүй хэрэглэнүүд ч зөндөө байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол өөртөө бид нар бас мэдчих хэрэгтэй байхгүй тэр үг нь юу гэж байгаа юм бэ гэж. Зүгээр л мэдхгүйгээр хэрэглээд байгаа их олон үгнүүд байгаа. Одоо жишээ нь label гэж юм те. Хэрвээ label гэдэг чинь англи хэл бид нар зааж байхад анх бол өөртөө барааны нэр тэмдэглэл гэж одоо зааж исэн болохоос биш. Одооны энэ утгаараа label гэдэг утгаараа байв. Тэгэхээр label гэдэг маань уран бүтээл ялангуяа одоо тэр дууны урлаг дээр бол юу хэлээд байгаа гэдэг чинь нэг тайлбарлаад байгаа. Өөр бас нэг үг байна жишээ нь cover гэдэг. Cover гэдэг чинь биш үү хуучин бид нар бол биш үү англи хэл сурж байхад бол биш үү юмыг бүтээх тийм одоо тийм утгатай л үг байсан. Тэгсэн чинь одоо шал өөр утгатай болоод ингэ. Бүр тэгээд монгол хэлэнд хүртэл ороод ирсэн байж. Тийм байна. Fit гэдэг юу гэдэг тийм. Label гэхээр яана уран бүтээлчтэй амар сонин тайлбар. Уран бүтээлчдийг одоо нэгтгээд яг нөгөө түрүү ярьсан шиг амьдралаа залгуулахын тулд одоо энэ чинь бизнес хувь хүн бизнес хоёр нь ингээ нэгдэж байгаа ш. Тэгэхээр тэрийн төлөөлдөг бизнесийн байгууллага юм биш үү? Олон улсын нэршил нь бол. Тэгэхээр одоо нөгөө Warner Music, Sony Music гэл одоо Epic Records гэдэг юм гэл айгуу том Universal Music Group гэл те. Айгуу том дэлхийн одоо лейблүүд гэ те гараад ирсэн. Тэгэнгүүт тэнд орсон артист бол яг л нэг компанид ажилд орж байгаатай адилхан юм л одоо банкны мэргэжилтэн банкнд орж байгаатай адилхан уран бүтээл одоо авьяас чатаараа тэр газар ер нь бол ингээд хуваалцах чинь тий
тодорхой дийл хийгээд одоо хэдэн хувийн тийм одоо өөрийнхөө юу хөрөнгө оруулагч нь гэх юм уу хөрөнгө оруулагч олж байгаатай л яг адилхан юм бэл. Тэгээд тэд нар нь одоо бас янз янзын кейс гэдэг юм л ингээд зарим нь одоо артистик мүлдсэн байна гэж асуудлууд шүүх хурлууд болж идэг. А зарим нь бол эхнээсээ зөв хүмүүстэйгээ зөв багаа олсон болохоор мөнгөөж олдог. Давхар яг ингээд өөрийнхөө дууг эзэмшдэг, эрхээ яг зөв хуваарлдаг гэх мэт юм янз янзын кейсүүд гарт юм л. А кавер гэх юм бол тийм анхандаа нөгөө сурахад яг тийм үйлэг өгдөг ч тийм бүтээх бүрхэх. Одоо бол нөгөө нэг дуунуудыг шинжилж найруулад дуулах гэдэг кавер гэл тэгж явдаг. Тэг кавер дуучин ч гэж байна тий. Ингээд анх чинь би бас нөгөө Баторгол ахтай мөнхөөс гэдэг үгийн хамт тэгж одоо каверлаж гэх юм уу доолж исэн байхгүй. Тэгэнгүүт бас Magic гэ гадны амтлагын Rude гээд тэр хоёр кавер тухайн үед айгүй өөрхөн одоо баг кавер нь хийт болсон гэх юм уу. Тэр үед бол яг YouTube-ийн хандлт одоогийн шиг юм сайн байгааг үл тээ 14 он гэхэр чи 10 жилийн өмнө. Гэхдээ нэг тухайн үед 200-300 мянган үзэлт авна гэдэг чинь бол яг зах зээлдээ хандлаа хүрчихсэн байдаг гэсэн. Одоо тэгэнгүүт заримдаа бүр тэр үес сонсон хүмүүстэй тарахаар мөнхийн улсаас чи хойш мэднэ штэ гэдэг юм тий. Rude-с чи хойш сонсож байгаа штэ би гэж хэлэхээр айгүй гоё байдаг. Тэр хүмүүс ингээл би ч нөгөө алдаг оног алга болчихж байгаа гэсэн үг. Ер нь бол нэг inconsistent тий. Тууштай биш ингээд нөгөө мэрэгчлэл рүүгээ ороод бүр сургууль соёл өгөөд явцсан баг чинь л тэр хүмүүс ингээд бас хүлээгээдсэн баг. За энэ хүүхэд бас ингэж дуулж исэн да нэг өдөр одоо эргээд ирээсэй гэсэн хүлээлт байсан чинь. Тэгэхээр тэгж хэлэхээр бас айгүй гоё байдаг. Тэгэхээр тиймэрхүү л утгатай өгнөд. Бас cover art гэдэг бас ороод ирж байгаа нөгөө Spotify одоо энэ YouTube дээр чинь дууга одоо заавал клипүүгээр байршуулвал бас нэг юм гоё уран зураг өөрийгөө айгүй гоё урнаар авахуулаад ч юм уу эсвэл хүмүүсээр зураг зуруулаад ч юм ингээд оруулахаар art cover art гэл. Баярлалаа одоо. Урлагийн тийм яг энэ лейбл гэж ярьсан дээр нэг санаа яг энэ урлагийн салбар дээр энэ лейбл ч гэдэг юм уу одоо жишээлбэл за дүрслэх урлаг гэж бодоход одоо жишээлбэл энэ галерейнууд биш үү одоо энэ продюсерууд гэдэг ч юм яг иймэрхүү бүтцүүд бас байхгүй бол яг энэ дэлхийд дээр ингээд яваад яагаад ийм бүтц рүү орсон гэхээр ер нь уран бүтээлч хүн яг бизнесмен байхад хэцүү юм л. Тэгэхээр одоо тэрийг одоо жишээлбэл уран бүтээлийн хийлгээд одоо илүү зарим талаар сахилга батыг зарим үед нь бариулаад тэгээд тэр нөгөө эдийн засгийн хувьд тэр үр өгөөжийг нь илүү олох тэр боломжийг нь бий болгохын тулд одоо жишээлбэл тэр чинь аюул бол маркетинг тэгэл тэр бүтээл продакшн тэгэл түгээлт одоо юу гэдэг олон ажлууд тэр болгоныг бас ингээд хариуцдаг ч юм уу яг тэрийг тагнацсан ийм бүтцүүд байж иж илүү хөгждөг. Тийм байхгүй жишээл индивидуал ингээд тусдаа артистууд байсан бол өдөрт төвшин хүрхээргүй байсан баг. Тэгэхээр манад бас яг дутагдаад байгаа юм гэхээр дүрслэх урлаг дээрсэн бас яг тийм харагддаг байхгүй. Одоо ингээд галерейнууд ингээд уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргаж өгдөг. Тэнгууд үзэсгэлэнгээ гаргуулчаад юу нөгөө тэр галерейгаар дамжуулж одоо жишээл галерейн тэр чинь тэр хүний бодлыг нь цэгцлээл янз бүрийн тавилт өөрлөлт мөрлөлтүүд ингээд тэгэл тэр чинь зөндөө ажил болж байгаа. Тэнгууд үзэсгэлэн дуусны дараа очиод артистаас нь жишээлбэл юу ин тэн тавьсан хүнээс нь артист нь ч юм уу бараг л чи дуусаар надаас ирээд авчаарай хямдхаа өгнө гэд гээ явахаар тэр жишээлбэл хүмүүсийн үнц нь ингээд байхгүй болчдөг. Гэхдээ яг тэрнтэй адилхан урлаг энэ дуу хөгжим дээр бас яг тиймэрхүү орон зайвал аягүй чухал хөгжүүлэх хэрэгсэл юм шиг. Тийм. Лейблүүд ер нь бол бас үүсэж байгаа шүү. Тэгэл нэг үе ботход үүсээд дотроо одоо юу гэдэг 7-8 артисттэй ингээд би бол нөгөө Монголда өөрөө хуваараа хөдөлмөр эрхлэгч гэдэг шиг хуваараа яваад байгаа хүн байхгүй. Тэгээ яагаад би хуваараа ингээ одоо яваад нэхэр ягаад гэвэл чи банкны суурьтай очроос гэж байна. Тэгээ суур тийшээ яваад байгаа болохоор өөрөө давхар авчаад байгаа. Гэтэ явандаа бол би ингээд нэг дахин гадагшаа яваад бас зөвхөн фестивал гэхгүй нэг айгүй олон продюсеруудтай яг тийм лейбл хүмүүстэй уулзалтууд хийгээд одоо нэг нэтворк хийгээд явдаг байхгүй. Тэгээ ер нь явандаа би бол яалчгүй би өөрөө бол яг тийм одоо нэг уран бүтээлчдийн эрх ашигыг хамгаалсан яг зөв зохистой хуваарлсан зөв хөрөнгө оруулалтыг оруулсан тийм лейблийг бол би өөрөө ер нь нэх хүн юм байна гэдгийг бол олж харсан. Энэ подкастер амлалт хэлчихээгүй. Тийм тэгээд явандаа бол ягаад гэхэр нөгөө хэл одоо ингээл хэл усаа ашиглаад ингээд явж байгаа ч нөөха болчих штеп энэ салбарын айгүй шин. Тэнгүүд дараа нь тэрий чинь бас зүгээр ингээ хүнд ингээ зүгээр л яриад зүгээр тэр мэдлэгийг ингээ явах биш те яг ингээ бүтцэнд оруулаад системтэйгээр хэнийг хаашаа ингээд гаргаж чадах нь те
яг гадагшаа одоо энэ талент экспорт хийх тийм чиглэлээр бас одоо өөрөө яг нэг урлагийн өнөөсөө жоохон бууж ирэх хэрэггүй бол тэгж явах ёстой юм байна гэдэг юм харж эхэлсэн шүү дээ. За их сайн байна. Тийм гэхдээ юу чи шөө бүтээх замч нь их урт байгаа учраас шүү дээ. Тэр аюу алсан юм ирж. Админы юм руу шүү дээ. Тэгэж их амархан битгий ороорой. Тэр тэргүү тэрийг хийж байгаа усуд байж хахад тэднэр ашиглах хэрэгтэй байхгүй тэдний юм хийлгүй лээ тэгээд яаж. Тэр саяны их төвшингийн ярьдаг нөгөө зохион байгуулагч нь бол их том ажил шүү дээ. Одоо үзэсгэлэнгийн гаргамж гэдэг юм уу нэг production би бол нэг жүжиг тавьж гэдэг юм уу нэг кино гаргана гэдэг бол шүү дээ. Асар их хөдөлмөр учраас тэрийг зохион байгуулж байгаа улсуудын ажлын хурдуур нь орж биш шүү дээ. Нураадаг тэр зарчим болоод биш шүү дээ. Ерөөсөө байж болохгүй байхгүй. Хэрвээ тэр байх юм бол биш шүү дээ. Манай энэ урлаг хизээч юу мөнгөчгүй хизээч биш шүү дээ. Одоо санхүүжилт нь бол биш шүү дээ. Ямагт хомос байна. Тэр бүгдийг биш шүү дээ. Аль аль талдаа их сайн ойлгосон байх хэрэгтэй байхгүй. Би ч нь бол бас залуу байхдаа тэр тиймэрхүү юм хийж зураачдын үзэсгэлэн гаргаад тэрэн дээр нь бол тэнчэнээс хүмүүст хүргээд яс тэнцээ улсуудын төвчээр заримд нь үрдгүй юм. Орж ирээд яг чиний хэлсэн шиг биш үү? Миний арга ударгаар биш үү? Ярьсан юмнууд бас байдгийг. Эсвэл бол биш үү? Өөрөө өөрсдийнхөө үн цэнийг унгаагаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр бол их том асуудал. Тэгэхээр үнэлэмж гэдэг одоо үндсэндээ бол Монголд ч биш үү? Би бол нэлээд дээр үед зураг цуглуулдаг байхдаа тэр зургуудыг авах бас боломжтой байсан. Одоо бол шүү дээ тэр болгон бас авъя гэсэн зургийг авч чадхаа болчихлоо шүү дээ. Чинь бас үнэтэй зэнтэй болж эхэллээ тий. Тэгэхээр эн чинь бол шүү дээ бас уран бүтээлчдэд ч гэсэн сайн хэрэг. Эдгээр бол шүү дээ өөрсдийнхөө ах уу амьдрал өөрсдөө ингээд хүүхдээ энэ төр аваад явчих тийм боломжтой гарч иж гин гэсэн үг тий. А гэхдээ энийг улмал төвлөржүүлэх улмал биш та цааш нь явуулах хэрэгцээ бол зайлшгүй байгаа л да тий. Юу яа тийм бэлээ. Бас яг энэ урт хугацааны бодлого одоо доктортай ийм төвчээртэй бодлого хэрэгтэй. Одоо жишээлбэл хитрхи бас үнэтэй болчоор өөрөө ингээд одоо жишээлбэл ингээд төр зургийн үзэгдэл автагдаа өндөр болгочоор буцаад тэрийг буулгахад ингээд буулга ер нь аяга амархан жишээлбэл дөрөвдүгээр дээр бол буулгах шүү дээ. Тэнгууд тэр өмнө үнцэнтэй авсан хүмүүсүүдийн хувьд бол үнцэн ингээ байхгүй болж байна. Тэгэхээр яг ингээд тэр жигд явахгүй бол хитрхи бас огцом өндөр болчоор тэр нь одоо буцаад бүрэнтэй болохоор хүн авч чадах болж. Тэгээд ганц нэг юм тэгэхээр ингээд нэг юм бас бодлого уран дуучид дээр бас яг одоо жишээл ингээд дуулж байгаа юмуд дээр нэг газар болохоор ингээд тэдэн сая гэж дууснаа нөгөө газар за тэд дээр ч гэдэг юм уу гихгүй ер нь бол бас ингээд жиггээ ингээд бас тийм нэг үнийн бодлого бас байх хэрэгтэй юм шиг үү тэгдэггүй. Чод ямар өнөрт болгоо. Би бол тийм нэг үнийн бодлоготой байсан зөвл гэж сөүлдээ харсан. Эхэндээ бол нөгөө би үнэхээр зах зээл нь ойлгохгүй л байсан л да. Одоо тэгэл хуучин танил манил найз нөхдөөрч ингээл яхаар би тэдээ гэдэг шүү дээ. Ёстой минийх бол ёстой аажмаар гэдэг шиг тэгж явсан. Гэтэ ер нь бол яг тэр бол зөв системтэй. Дээрэс нь тэр нөгөө хоёр талууд нь дандаа гэрээтэл явах хэрэгтэй юм байна. Нэг бол тэгвэл нөгөө мөрвөлхийн гэдэг шиг асуудал гарахгүй. Тэгэл хүн л болсон хойно гинт нөгөө бас ингээ эрүүл мэндийн асуудал ч юм уу шүү дээ. Гинт нэг өглөөс ирэхэд халуураад ингээ хоолой паг болцсон. Манайх ч бас ямар эрсдэс илээ тий. Тэгэнгүүт тэрэн дээр чинь яг ингээл асуудал жишээ нь үүсэх байхгүй. Тэгэхээр тэрийг харилцан ингээд бие биедээ юу байхын тулд айгүй гэрээгээр л бүх юм явах хэрэгтэй юм бэл. Аль ч урлагийн салбар биш тий. Дээр нь төрлийн бодлого бас зайлшгүй хэрэгцээтэй байгаа тий. Энэ өнгөрсөн 100 манай Монголын урлагийн зөвлөлийн урилгаар солонгосын урлагийн зөвлөлийн тэргүүн ирсэн байхгүй. Тэр хүн чинь 3-4 удаа их хурлаа сонгож ирсэн депутат байсан. Дээр нь бол юу байсан? Соёлын сайд байсан юм байл. Тэгээд надад ярьж ирсэн байхгүй. Одоо энэ K-pop гэдэг нь шүү дээ. Энэ урлагийн чинь бол шүү дээ эдгээр бүр ингээд бодлогын төвшөнд төрөөс нь дэмжиж анхных нь хөрөнгө оруулалтыг хүртэл ингээ хийгээд тэг гадагшин цацахт нь шүү дээ их тусалцаа үзүүлсэн юм байна. Бид нар бол тэргүүгээр бол шүү дээ бас манай урлаг гадагшаа гарахад бол бас хэцүү.
ямар нэгэн хэмжээгээр бол шүү дэмжлэг тусцаа зайлшгүй байх хэрэгтэй. Гагцгүй ямар байх хэрэгтэй гэдгийг бол шүү дээ аль аль тал нь бол сайн бодож агаад тэрийг төлөвлөөд бодлоготойгоор алхамаар хийх юм бол шүү дээ бид нар юу ч хүрж болно гэдгийг солонгосын жишээ хараад байна шүү дээ. Одоо солонгосын кинонууд ямар болчих вэ? Бас л шал өөр л байсан байхгүй. Тэгэхээр одоо манай тэр ойр хавийн хуршүүдийн гаргаад байгаа энэ өөрчлөлтүүд бол биднийг бас нэг юмд түлхэл байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Солонгосууд ер нь эхнээсээ одоо багчон хийгийн үеэс ч юм уу ер нь бол өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй байна. Тэхийн тулд бид нэр хоорондоо жижиг юм дэвш одоо өөр хүмүүстэй дэлхийн зах зээл дээр гарч өрсөлдөх гэсэн экспорт хийх хэрэгтэй байна гэдэг. Тэгэнгუთ яг ингээд системтэй бодлоготой явснаар тэгээд жишээл B2B маягийн бизнесүүд бол яг ингээд явж болно. Одоо бизнес to бизнес бол яг ингээд үн хямдхан бол ч юм уу эсвэл одоо чанартай бол ч гэдэг юм ингээд яваад иж болно. B2C бизнес эдгээр чинь яг нөгөө нэг эцсийн хэрэглэгчдэд зардаг бизнесүүд гар утсууд, машинууд гэдээ ирэхээр одоо энийг зарахын тулд жишээлбэл ингээд хард очиж зарах стори хэрэгтэй бол. Тэнгууд чинь тэр одоо түүхийг тэр одоо жишээлбэл нөгөө нэг emotional хаалгыг одоо сэтгэл зүйн тэр хаалга нь одоо тэр рационал хаалгыг нээснээс эхлээд emotional хаалга нээчүүл рационал хаалга нь илүү амархан нэгддэг гэдэг утгаараа энэ урлагаар дамжуулаад одоо энийг одоо жишээлбэл сторигоо хүмүүст хүргэжүүл тэрний дараа солонгос бүтээгдэхүүн гэвэл одоо жишээлбэл илүү ойрхон тусч одоо энэ чи юу вэ гэж үзэж харж тэгээд дараа нь одоо тэр нарийн чанартай юм уу үнэтэй юм уу гэдэг нь одоо ярих тэр яг нэлийн урт хугацааны бодлоготой бас их мундаг явсан юм шиг санагдаад байна. Тэгэхээр одоо урлаг нь бол зөвхөн тусдаа нэг хэсэг биш том юмны нэг хэсэг байгаа юм шиг тэрийгээ бас бусд нь ашиглаад одоо шүү манайх сая одоо ингээд Go Mongolia гэдээ бас ингээд national branding гэж одоо бас хийж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр яг энийг одоо дагаад жишээлбэл тэрэн дотроо одоо жишээлбэл яг хүргэж байгаа одоо жишээл биднэрт ямар гарах бүтээгдэхүүн байна гэдэг юмнуудаа бас тэрийг аваад сайжруулах юмнууд бас нэлээд байгаа. Тэгээд ер нь бас яг энэ урлагдлаа тэгээд бидний өвдөлттэй юмнуудыг яг энэ солонгосыг дагуул бид нар B2C маягийн бизнесүүд төр бол тэгж явах хэрэгтэй юм уу гэж санагдсан шүү. Тэр солонгосын бас нэг яг Богчон хийгийн үеийн нэг том лозун бол can do гэдэг тэр лозун байгаа байхгүй. We can do чадна. Заавал хийнэ гэдэг. Энэрхүү бодлоор бол явсан тэр том компанид ажиллаж чинь бол үр дүнгээ өгсөн байхгүй. Тэр шиг бид нар ч гэсэн Go Mongolia гэж байгаа юм бол хаашаа явах гэдэг. Тийм. Юу явах гэдэг. Алсын харин аягүй тодорхой байх хэвээр. Ер нь солонгосчуудаас одоо нэг Кореан Америк хүмүүс идэг штеп. Аягүй авах юм ихтэй идэг штеп. Бүр ингээд өөрсдөө хит дахинд ажиллаж байна. Одоо цагаан зүгээр ярьстай хүн Америкт нэг 100% ажиллах тэр хүмүүст 500% өөрийгөө одоо ингэж дайчилж иж одоо тэр амжилтанд хүрдэг. Тэгэхээр би бол одоо тэгж хараад байгаа Монгол залуучууд бид нэр өөрсдөө манай бас одоо ямар хөвчлөлтэй болыг солонгосыгч бараадахгүй юм бол бүр 1000% те өдөр шөнөгүй мэдрэлийн үнэхэр ядаргаан зарим үедээ ортлол ажиллаж ижил энэ улсыг хөгжүүлэн цаашаа цэцэглэнүүхээс тэгэл нөгөө нэг Монголд бол нэг цалин орлогогүй хүмүүс ээж аваагаа бараадаа л гэр оронд нь нөгөө нэг гой баяруудаа тэмдэглэл ингээл амьдраад идэгэн л энэ хөгжлийг бас зөвхөн төрийн бодлого гэлтгүн залуучууд бас айгүй залах байгаа юм шиг надад санагддаг. Айгүй бүр ингэж хөгжилтэй орны хүмүүс өөрсдөө тодорхой хувьд ажиллаж байгаа бол тэрнээс 5 дахих 6 дахих тэгээд тэрнээс бүр хайрцансаа хайлт сэтгэжиж бид нар яг энэ улсыг хөгжүүлэх юм хэлээ л гэж. Залуучууд өөрсдөө ингэж хэлж ёстой байхгүй тийм ингэж бодох ёстой байхгүй. Тийм би одоо ингээд дамжуулаад ингээл бичээлээ тийм хаяа. Солонгосын жишээ ярьсан дээр ер нь бол энэ хөгжил гэдэг бол юм инкрементал уу гэж өмнө хийсэн олтон дээр ингэж дөрөөлж одоо жишээл тэр амжилтыг сайжруулж ингэж явдаг юм байна гэдэг чинь солонгосын Америкт байгаа солонгосуудын одоо тэр юу гэдэг юм бэл ингээд гарын авлах шиг юмуд байдаг. Жишээлбэл солонгосын Америкийн аль нэг хотод очихоор тэр хотод очихоор хүүхдээ аана гэх виза яадгийн машина яадгийн бүх юмнуудыг ингээд тэнцээ өмнө ингээд ажил амьдралын туршлагаараа яцсан юмуд ингээд бичсэн байгаа ном ингээд өгдөг. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн бидний хувьд бас одоо ингээд нэг юм яг өнгөрсөн 30 жилийн хугацаанд ингээд өөр болоод энэ хугацаанд бас бид нар багч гэсэн мэдлэгийн хувьд тэгээд хөрөнгөний хувьд ч гэсэн багч гэсэн хоримтл юмнууд бий болцсон. Тэгэхээр энийгээ ингээд бид нар ингээд өмнөх одоо жишээлбэл
яг бид гурийн уулзалт жишээлбэл одоо гамбалдах ингээд байж гин энэ хүний хувьд бол жишээлбэл асар олон юм мэдж туулсан би миний хувьд ч ингээд хоёрын хоёулангийн мэдж гин тэгэн гоч ингээд бие биенээсээ ингээд сурах өмнө олдсон тэр ололт мэдлгүүдийг хоримтлуулж тэгээд дараа нь ашиглаж тэрийг илүү баяжуулж тэгжиж хөгждөг юм байна. Тэгэхээр манай дээр харахаар бас яг тэр тал дээр өсөж жоохон сайжруулж хийх юмнууд байгаа харагдаад байна. Одоо шил төр засгийн бодлогыг харахаар жишээл ингээд сайдаас хамаарсан бодлогод байхгүй. Сайд нь ирэхээр нойлоосоо шал өөр баг томилогдох сургаар нь сэтгүүлж очиад юм асуухаар шал өөр бодлого гаргаж ирсэн. Би ингэн тэгнэгцэн явж идэх байхгүй. Уул нь тэр чинь тэр урт хугацааны бодлого нь байгаа. Өмнөх сайд нь одоо засгийн газрын бодлого нь тэр мөрөндөө нийлцүүлж ажил хийх хэрэгтэй байтал ингээд 1-0 гэж тэгэхээр ингээд өсөлт хөгжил ярих амар хэцүү болчтой. Тэрнтэй адилхан яг энэ мэдлэг дээр энэ одоо юуны дээр ингэж хоримтлагдж олсон өмнөх юмнуудын солонгосын саяын юу шиг жишээ шиг өмнө олцсон одоо туршлага юм а дараагийн үед нөгөө ингээд өглөөлдөг тэр нь бас ингээд авч ашигладаг. Би сая нөгөө нэг юу яасан дорж давгүй хин Бадрагван ярилцлагыг одоо Миягом гэдэг одоо 5 нүдг сангийн одоо үүсгэн байгуулагчийн залуу энэ яриаг ингээд DVD дээр болгоцсон билээ. Тэгээд 5 DVD дээр болгоцсон. Тэгээд тэндээс одоо жишээлбэл бид нар бол одоо бас нэг талаараа давхлаа сууж байгаа хгүй. Бид нар өнгөрсөн үед ямар их юм мэддэг, чаддаг, юмыг яаж одоо жишээл углуургаар нь, уртаар нь хардаг байсан гэдэг тэр юмыг ингээд сонсохоор би чинь бас ер нь ингээд авах юмтай түших одоо өмнөх үедээ ийм байна гэдэг мэдрэмжийг авч байгаа. Тэгэхээр тэр дорж давгүй Батрагуун хоёрын ярьж байгаа тэр ярианаас бол ингээд асар их биднэрт бол өгөгдөл байгаа юм байна. Гэхдээ тэрийг бол одоо жишээл бид нар яг ингээд авах одоо дамжуулах юм дээр бол юу байхгүй болчоор амар тийм дархлаа муутай юм шиг одоо өөртөө итгэлэн суулж гэдэг юм уу. Одоо жишээлбэл сая ингээд өнгөрсөн жил би зүгээр ерөнхийлөгчийн бас нэг айлчны үеэр 2 айлчт хийлээ штэ. Ромын пап 700 хэдэн жилийн дараа тэгээд Францад бас нөгөө юу айлчлагад бас 777 жилийн дараа ингээд өмнө ийм харилцаа байсан гэдэг. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар 100 жилийн түүхтэй байгаас биш 700 800 жил бид нар өмнө ийм ярьж шүү гэдэг юм урт юмыг тавихаар бидний хувьд ингээд дархлаа нэмэгдэн дээр нь жоохон өөртөө итгэлж юм уу. Тэгээд тэр өмнөх юмнуудаас оримтлуулаад авчвал бид нар илүү одоо жишээлбэл ороод нь ч юм уу магнаалж манлайлж явж исэн ийм үндэстэн. Тэгэхээр энийг бол одоо жишээлбэл тэр мэмчинг хоримтлагтай биднэрт юу ашиглахгүй байгаа болохоос биш. Зарим нь одоо ингээд дарагдсан байгаа болохоос зарим нь байхгүй болгоцсон болохоос биш. Ер нь бол биднэрт бол асар их өгөгдөл байгаа юм байна гэдэг тийм дархлаа авсан. Тэгэхээр ер нь ийм хоримтлал маягтайгаар олсон юм аа үнэлээд ч юм уу одоо ингэж байх хэрэгтэй маань ажлын байран дээрсэн сүүлийн үед ийм юу хандлаад гарч илээ. Нөгөө Америкт саяны судалгаа хийсэн чинь 25 насны зөрүүтэй ажлын байран дээр байгаа одоо ийм багийн бүтээмжийн гүйцэтгэх захирлынхаа хүлээлтийг давж байгаа 73% дүн гарч илээ. Нэг үеийнхэн дандаа голдуу. Одоо жишээлбэл өөрөөр хэлбэл нэг 10-ын дотор насны зөрүүтэй ийм үеийнхний бүтээмж гэд харахаар 30% та нөгөө нэг гүйцэтгэлээс давсан юмуд нь. Тэгээ ингээ харахаар одоо жишээлбэл яг энэ үеийн хоорондын мэдлэг шилжилт ч гэдэг юм уу. Эн чинь бас аягүй үн цэнтэй эмоцийн хувьд ч гэсэн жишээлбэл залуу хүмүүс ингээд эмзэг сэтгэл санаа харуулдаг ч гэдэг юм уу. Одоо готром одоо туушгүй ч гэдэг юм. Тэгэхэд нөгөө хүн бол жишээлбэл өөрөө авъя гэхээсээ илүү өгдөг үе дээрээ ирсэн тийм хүмүүс бол ингээд хоорондоо гоё баланс болоод тэгэхээр яг нэг ийм өсөлт хөгжил яриг гэвэл ийм хоримтлал дээр үнэлж тэгж явах хэрэгтэй байна гэж бодсон. Та нартай одоо ингээд сууж яхад бол үндсэндээ бас өөрөө чинь сая ярьсан юм яхаар би өөрийнхөө залуу насны юм хүртэл бодож штт. Тэгээ ингээд үнэхээр тийм бид нар бол биш тэ урд өмнө байсан урд өмнөх үеийнхэн маань бүтээсэн зүйлийг бол ерөөсөө үгүйсгэж болохгүй. Яаж тэрнээс биш тэ холдоод цэвэршээд өөрсдийнхээ бол биш тэ хариун цэвэр гэж яриад нэмэр байхгүй. Гагцхүү тэр синержиг яаж үүсгэх вэ? Яаж бид нар биш тэ бие биентэйгээ холбоосоо улам нягтлах вэ? Тэрнийхэн дээр гიშгээд улам хол өсрөх үү гэдэг л биш тэ хамгийн
дараагийн том асуудал байж байгаа. Өнөөдөр би одоо энэ сайхан хоёр залуутай уулзж байгаадаа их баяртай байна. Манай подкастыг сонсож байгаа хүмүүс ч гэсэн олон юмыг шинээр сонсож байгаа гэж бодож байна. Тэгээд дээр нь би Амраад бол одоо дараачих нь уран бүтээлд нь том амжилт хүсэж байна. Яг гэвэл чиний өмнө нэгдүгээрт их урт зам юм хэлж байгаа. Тэр зам бол янз бүрийнх байна. Тэр чинь дардан замч байна. Овонтой дунтай тийм замч байж л хүлээж л байгаа тийм. Гэхдээ хамгийн гол нь сонирхолтой замч юм уу гэж. Гайхамшигтай зам үлээж. Тэгэхээр тэрийг бол шүү дээ чи тэр дүүгээ бол ингээд зоригтойгоор ороод тэгээд дээр нь бол надад юу мэдрэгдсэн бэ гэхээр чи хаашаа явах гэдэг байгаа чи бол их сайн ойлгож байгаа бүсгүй байна. Харж байгаа юм байна. Тэг хүсэлтэй юм байна. Тэгээд тэр драйв чинь байж байгаа цагт бол шүү дээ хүн юмд хүрдэг тийм. За ингээд төвшингийн хувьд бол ойлгомжтой. Энэ чинь бол өнөөдөр чухал ажлыг өөрөө зориг гаргаад яг үндэ гэж хэлэхэд бол шүү дээ энэ ажлыг авснаар чи бол өөрийгөө золиослж байгаа байхгүй. Тийм золиослж байгаа яг мэдрээд зүйлтэй. Яг тэгвэл эцсийн эцэд бол шүү дээ чамд баярлалаа гэж хэлэх усуд хэд байгаа юм. Явсны чинь дараа магадгүй одоо нэлээд олон жилийн дараа байна шүү дээ. Тэгж үлээ гэж хэлэх усуудыг тоо бол шүү дээ нэмэгдэж магадгүй. Одоохондоо бол чи бол нэг их тийм юм хүлээгээд хэрэггүй. Би иймэрхүү ажлыг хийжсэн бүх насаараа хийсэн хүний хувьд бол шүү дээ би ерөнхийдөө энийг бол их сайн хатарлаа тийм. Гэхдээ хэрэгтэй. Нэгэн төлөв шүү дээ ийм байгууллага дэлхийн бүх орнд тэр тусмаа байна шүү дээ хөгжлөнгөө орнуудад хөгжсөн орнуудад байдаг юм бол бид нар шүү дээ энэ зэмсгийг дээд зэргээр ашиглах ёстой байхгүй. Гагцгүй ашиглаж чадж гинүү чадахгүй байх уу гэдэг бол одоо өдөртөж байгаа тэр хүмүүсийн мэддэг чадвар дээр нь бол саруул ухаанаас шалтгааллах учраас би энэ бүгд чинь их амжилт хүсэж байна. За тэгээд дээр нь манай Монголын урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг та нар дэмжээрэй. Оролцоорой. Бид нар бол их нээлттэй байгууллага. Манай байгууллага сумхаж гисэн бидний бол одоо ингээд хаялга бол их олон хүнд хүрдэг учраас би байгууллагаараа их бахархтай. Тийм маш их баярлалаа. Гой подкастэнд урьж оруулсанд. Тэгээд үннийг хэлэхэд бол ер нь жоохон ихэндээ бол бас жоохон сандарчээс за одоо яг ямар хөө юм асуух бол яг сайн таныг бол үнэхээр танихгүй анхуйтайгаа ингээ уулзч болох. Тэгээ харьцангуй гоё чөлөөтэй яг салбараа ингээд салбараа төрсэн асуудлуудаа яриад гоё хөгжил төвчлээ яриад ингээд өндөрлөө. Тэг маш их баярлалаа. Маш баярлалаа гэж хэлээ. Тий Амраа дээр чинь өмнө бас тэрэг нэр яригдсан. Тэр чинь бас би яг нөгөө хэлчихээ санаатаас уйлдчихаа. Ер нь яг мөнгө төлөөд одоо юм аваад мөнгө төлөөд тэрийг хэрэглэх мэдрэмж шал өөр өгдөг. Тэгэхээр одоо урлаг хөгжим сонирхч хүмүүс бас ингээд мөнгө төлж сураарай. Тэгээд энийг бас одоо юу гэмдэ төлөөд сонсох мэдрэмж бол бас арай өөр үн цэнтэй байдаг. Тэгээд боломж байвал бас яг энэ зах зээл маань өөрөө жижиггүй учраас залуучуудад яг энэ залууд ялангуяа шинээр гарч иж байгаа уран бүтээлчдийг дэмжиж байгаас нэг юу боломж юугаар нь одоо бүгдээр нэг юм үг гэдэг чинь би шүү хүн болгонд тусалж чаддаггүй нэг хүн болгонд тусалж чадахгүй хүн болгоныг хүн тусалж чадна ч хэлээд гэдэг шиг тэгэхээр яг хөө зүгээр олонний далай бас олонгүй далай гэдэг шиг бас ингээд гарч ирж байгаа залуу уран бүтээлчтэй бас дэмжиж байгаараа эн чинь бол бидний одоо дархлаа болно ардчил гэж яриад та одоо энэ эрхчлөө өөрийгөө илэрхийлэх хамгийн том орон зай цонхол яг энэ урлаг байгаа. Тэгээд энэ одоо боломжийг хэвээр нь хадгалахын тулд залуу уран бүтээлчтэй тэрийн өөрийгөө илэрхийлж байгаа энэ боломжийг дэмжээрэй гэж хэлмээр байгаа. Тэгээд юу Амрааг би бас нэг клипэн дээр нь close to you гэдэг юу клипийн хийхт нь Билгэн Хирошидтэй энэ хоёр хийгээд тэгээ бид тэр уулзахгүйгээр тий Instagram-аар бичиж чаад тэгээ ковид үеэр тэгээ бичиж чаад энэ клипийн хийж өгт нь бас тусалж исэн байгаа. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй юм уу? Ерөөсөө баг уулзаагүй. Би тэр юугаар бичээл
Ерөөс уулзаагүй шүү дээ. Дижитал хүмүүс Тий. Уулзаал тэгэл клип нь болол би бас дараа нь сүлд нэг газар бас юу манай нэг юун дээр юу ягараа гэд нэг дуулаад өгөөч гэд бас нэг юу аал тэгэл дандаа бичил онлайнаар яваад бичил. онлайн үзэгний нэг. Бараг ингэж ойрхон сууж үзээгүй юм Тийм байна нэрэ. За манай подкастын бас хэрэг гарчлаа юм байна. Ингээд хүмүүсүүдийг хоёрыг учруулдаг тий. Тэр клипний үед одоо клип гэхээс илүү баг богино хэмжээний Кино шиг. кино гэхэд болон 7 минут орчмын манай Бэлгүнэ Хироши гэдэг найруулал директороор ажиллаж байсан. Айгу мундаг маш өөр төр төрхтэй тийм залуу байдаг. Одоо ч гэсэн одоо маш олон уран бүтээлчдийн клип зураг авалт маш олон зүйлийг хариуцдаг. Тэгээд бас дамжуулаа Хироши найзтай баярлалаа. Их төвшин ахтай тэр бас төслийг амьлуулсан бас үргэлж талархаж явдаг. За баярлалаа. Тэгээд би нэгдүгээрт амра би чиний олон клипийг сая энэ подкаст одоо бэлтгэхдээ би үзлээ л дээ. Би үзүүлэлтийг сонсож байгаагүй юм шиг. Тэгээд надад бол сэтгэл төрөөсөн. Тэр нь одоо чиний саяны ярьсан юмыг бас нэмж үзье. Тэгээд одоо ер нь манай их төвшний хэлдэг үнэн байхгүй юу? Бид нар залуучуудаа дэмжихгүй болов уу шүү дээ. Бид нар эхлээд өөрсдөө дэмжиж эхлэх хэрэгтэй. Дараа нь бол гадныхан тэр одоо хаа байдгийг бид нар бол хэрвээ авьяастай юм бол дэмжин тэгтээ тэргүй. Гэхдээ тэр нөгөө анхныхны үсрэлтийг гэжтэй бий болгоход бол шүү дээ бид дэмждэг цаашгүй үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бол инх төвшин шиг ийм хүмүүс олон байгаасай. Урлыг дэмждэг, мэдэрдэг, дээр нь ойлгодог. Тэгээд том тийм сайхан сэтгэлтэй хүмүүс улам олон байгаасай гэж өрөөгөөд подкастаа өндөрлөе да.